Хятадын тусгай албад Хятад улсын амрыг хамгаалах газарт Монгол улсын 3 сая гаруй иргэний бүх дата мэдээлэл хурууныхээ байгаа. Монголоос тэд айл 2017 оны сүүлээр авчихсан гэдгийг та нар мэдэх үү? Мэдээгүй байгаа бол одоо мэдэж ав. Та нар Хятад явж байгаад санаатай санаасгүй байдлаар гэмт хэрэгт орооцолтчих гэж бодъё. За тэр үед худлаа ирээд ч юм уу зүхтаж оргоод баригдахгүй өнгөрнө гэж бодоод нэмэргүй 10 болохгүй баригдана. Таны хурууныхээ ч юм уу аль эсвэл регистрийн дугаар хэмээх 10 оронтой тоо байхтал тэдэнд хангалттай. Тэд таны төрсөн өдрөөс чинь ахуулаад унсан газар угаасаа ус уулцсан хүн, учирсан амраг, орх хорон ойч хаяг, төгссөн төгсөөгүй сургууль, боловсрол мэдлэг, тэр бүхэл банкны гүйлгээ, худалдан авсан барааны чинь жагсаал, өр зээл, ажлын хаяг, ажиллаж буй компани чинь хаяг байршил, санхүүгийн бүх мэдээлэл хамгийн аюултай нь таны өвчний түүхийг хүртэл бүгдийг нь ганцхан товч дараад л гаргаад ирнэ. Аймаар байгаа биз? Яагаад ийм болчих вэ? Учрыг нь Манангийн засгийн газрын ерөнхий сайд асан жаргал тулгын Эрдэнэтаас асуугаарай. Тайлбарлаж өгье. Үндэсний дата төв нь Монгол улсын хэмжээнд хамгийн том төрийн мэдээллийг агуулдаг бод үүнд иргэдийн хувийн бүх мэдээллүүд, хурууныхээ, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй мэдээллүүдийг төвлөрүүлэн байршуулсан газар юм. Гэтэл 2017 оны 10 дугаар сард энэ бүх мэдээллээ хакертуулаад алдчихжээ. Халдлага хийж мэдээлэл хулгайлсан субъект нь Хятадын хакерууд. Чухам ямархуу хэмжээний мэдээллүүд алдсны цар хүрээг өнөөдөр ч тодорхойлж чадахгүй байгаагаа үндэсний дата төвийн мэрэгчлэлтнүүд өөрсдөө хүлээн зөвшөөрөд байгаа аж. Тус халдлага нь үндэсний дата төвийн системүүдийг бүрэн эзэрснээс гадна тагнуулын ерхий газрын хяналтанд байдаг төрийн сүлжээнд нэвтрэн хортой код вирус тараасан төрийн сүлжээний аюулгүй найдвартай байдлыг алдагдуулсан хэмжээнд очижээ. Ингээнээр хэлбэл одоо энэ бүрэн эрхтэйгээд байгаа төрийн 3 өндөрлөг улсын их хурлын гишүүдийн компьютерт ч нэвтэрч тэдний имэйл шуудан харилцааг хуулаад авчихсан хараад сууж байгаа гэсэн үг. Тэгэхээр та бид бол зүгээр тоглоом. Одоо миний энэ мэдээгээ бичээд сууж байгаа компьютерыг ч тэд хараад сууж байх боломжтой гэсэн үг л дээ. Яахаараа ийм болчих вэ? Огцорсон засгийн газрын ерөнхий сайд жаргал тулгын Эрдэнэтийн ивэлд байдаг Бат жаргал хэмээх хүнд үндэсний дата төвийн аюулгүй байдлыг хамгаалах програм хангамж худалдан авах ажлыг даалгажээ. Үүн өртгөн 120-оос 130 орчим сая төгрөг байсан бололтой. Найдвартай байдлаараа дэлхийд номер 1 Касперскийн програм хангамжийг авах ёстой байсан бололтой. Гэтэл нөгөө Бат жаргал гэж итгээд мөнгийг нь авч хармайлж аваад 2-3 сая төгрөгийн үнэтэй ердийн офис шоу програм худалдаж аваад шахчихж. Ингээд л Монгол улсын төрийн бүх мэдээлэл наран түүл дээр зарж байгаа бараа шиг нээлттэй болох нь тэр. Гадаадын хакеруудын ёстой хөгнөөд нь хүрнэ үстэй тийм ээ. Ийм ус гэж байх уу гэж яриад л яаж хөрөлдөж байсан бол. Энэ бол үндэсний хэмжээний аюул. Хамгийн гайхалтай нь одоо энэ гэмт хэрэгт хариуцлага тооцох нь бүхэл шалгаж чадахгүй аргаа бараад сууж байгаа юм гин. Учир нь Монголын тусгай албад энэ тухай ажиллагаа явуулах гэхээр огцорсон сай жаргал тулгын Эрдэнэт мөнөөхөн гэмт хэрэгтэн Бат жаргалыгаа хаацаалж миний хүнээр та нар оролдоод үзээрэй гэж загнаад хөдөгдөггүй юм гин. Манан бүлэглэлийн гишүүн Хаян Хэрва ерөнхий сайд төрөлсөхөд тагнуул цагтаа бүх хэрэг мэдэлцэн байгаа. Тэр жидүүчд концессчтай шалгаад Миянкол Бадам Жунаа нарыгаа барай торчих гэж хашгираад байдаг нь зүгээр л даапаалж байгаа байхгүй юу? Бүх хэрэг мэдэл манан бүлэглэлд байна. Улс орон ийм хэмжээний аюулд орчход байхад манан бүлэглэл тас адагчаад гэмт хэрэгтнүүдэд хамгаалаад хөдлөхгүй байна шүү дээ. Энэ хэрэг үгээр зогсохгүй. Дээр ихтгэдүүд одоо манай төрийн байгууллагад ашиглагдаж байгаа хур системийг ашиглаж иргэдийн бүх мэдээллийг арилжааны банкнуудад зарсан байна. Сүүлийн үед банкуд яаж шуурхай ажилдаг болсныг анзаарсан бидтэй та нар. Нэг данс нээлгч юм уу ямар нэг юмн дээр иргэний үнэлэгч нь байхтал бүх асуудал огт төвөггүй шийдэгдчихэд байгаа үсттэй. Нөгөө хороо дүүрэг ажлын газрын тодорхойл шаардлагагүй болчихсныг анзаарсан уу? Энэ бол нөгөө Бат жаргалын хийсэн ажил. Хууль дүрмд нээсдэг эсхийг мэдэхгүй. Гэхдээ л банкнд ажилладаг найзтай бол би та нарыг хаанаас ч олно. Таны цайлан цуух, гүйлгээ данс бүх юмыг чинь мэдээд авна л гэсэн үг шүү дээ. Ийм л юм болж үүгээр бас дуусахгүй. Шадар сайд хөрөс өхөн өөрөө өөрийгөө дагаж мөрдсөн, өөрөө өөрийгөө тагнаж чагалсан гэх холион бантангийн хэрэг мандаваа да. Тэрийг чинь ерөнхий сайд асан Эрдэнэт түүний гарын хүн Бат жаргал нар зохион байгуулж Бат жаргалын сошиал багийнхан гүйцэтгэж байжээ. Энэ нь тэдний хоорондын чатаар батлагдсан бөгөөд манай хөтөлбөр энэ бүхнийг дэлгэж байна. Бүр энэ хууль бус үйлдэл гэмт хэрэгэ мөнөөхөн гэмт итгээд болох Бат жаргал үндэсний дата төвөөс удирдах байсныг Бат жаргал дата центр хэмээх хаягнаас чатчиж байгаагаас харж болно. Ийм л гэмт итгээдүүд манан бүлэглэлд ажилладаг аж. Ийм л итгээдүүдийг ясны мананч жаргал тулгын Эрдэнэт хаацаалаад сууж байдаг аж. Та нар нэг дүгэлт хийгээд үзээрэй. Манан бүлэглэлийг нураахын шалтгаан шалтгаан нь энэ. Манан бүлэглэлийн гар хөл Миянкол түүний тоодгор Хаян Хэрва нарыг зайлуулахын шалтгаан нь энэ. Үүний төлөө одоо ирж буй цагийнхан тэмцэж байгаа юм. За төгсгөлд нь бас нэгэн ноцтой мэдээлэл дуулгая. Одоо Монгол улсын бүх иргэн аж ахуйн нэгж төр захиргаа төрийн байгууллагын датаг хятадуудад алдчихад байгаа үндэсний дата төвөөс ерөнхийлөгчийн тамгын газрын дотоод систем рүү нэвтрэн орох гэсэн орлогыг удаадараа хийж байжээ. Ер нь нэвтрээд орчихсон ч байсан байх. Энэ халдлагыг ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээлэл технологийн мэрэгжилтэн анх мэдснээр халдлагыг зогсоосон байна. Тэрхүү халдлагаар мэдээллийн аюулгүй байдлын хилцээ нэг ахлах мэрэгжилтэн, мэдээллийн сан нэгтгэлийн хилцээ нэг ахлах мэрэгжилтэн, гол инженеруудын компьютерт хортой код суулгаж компьютер дээр хийгдэж буй бүх үйлдэлийг хянаж мэдээллийг нь гадагш дамжуулж байжээ. За ингээд бодоод үз. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Монгол улсын ерөнхийлөгчийн бүх нууц мэдээллүүд датануудыг үндэсний дата төвөөс халдлагын хулгайлж байсан байна. Хэний төлөө, юуны төлөө яах гэж тэрвлээ? Нэвтрүүлгийн эхэнд энэ тухай огцорсон ерөнхий сайд жаргал тулгын Эрдэнэтаас асуу гэсэн ийм учиртай. Монгол улсын үндэсний аюулгүй байдал гэж юм нь ганцхан хүний эвэлдор амьдардаг ганцхан хүний үйлдэлээ шалтгаалж байна. Манан арчин хаяж тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлаас сэргээхийн учир нь энэ буюу